Чингис хаан музейн тусгай үзэсгэлэнгийн танхимд бидний нүдээр үзэж хараагүй маш их хүсэж мөрөөдж харахыг хүсэж байдаг ховор сонин дурсгал дэлгэглээ. За энэ бол Үлзий султааны 1305 онд Франц руу илгээж байсан захидлын ихээрээ илээ. За урд өмнө бол эрдэмтдийн нийтлсэн бүтээлүүд тэдний судалгаагаас танилцдаг байсан. Мөн манай судар хүчгийн хүрээлэнгээс хуулбар хийж хэвлэж тархаасан байсан том ихээс бид нэр Үлзий султааны захидлын үсгийн тэг хэлбэр хэмжээ байдал дүр байдлын талаар ерөнхий ойлголттой байлаа. За анхудаа их бүтээлийг үзэх боломж биднэрт энэ тохиолдлоо. Мөн Францад хурж очиод ч гэсэн архивын үзмэрийн хоргон дотроос үзэж чадхааргүйгээр хамгийн дэлгэрэнгүй бүтэн дэлгэж үзүүлэх боломж тохиосонд нэн баяртай байна. Үлзий султааны захидал бол нэг талаас Монголын эзэнт гүрний монументал дурсгал мөн. Өөрөөр хэлбэл монументал дурсгал гэхээр хөшөөч болов орд өргөө том байгууламжууд бүгд орох бол түүний ижлэр бичгийн дурсгал монументал дурсгал болтгоо. За өнөөдөр Монголын эзэнт гүрний хамгийн алдартай монументал дурсгалууд нь бичгийн дурсгалууд, хамгийн сайн танигдсан бичгийн дурсгалууд байна. Түүний нэг нь Үлзий султааны захидлаа. Мөн энэ дундад үеийн монгол хэлний түүхэн баримтуулна бичгийн талаасаа бол сонгодог монгол бичгийн өмнөх үеийн алдартай дурсгалуудын нэг. За үсгийн урлагийн хувьд бол энэ жирийн хүний бичиг биш, тусгай мэрэгдсэн чадвартай жинхэнэ уран бичээч хүний үсгийн тэг байгаамаа. Өөрөөр хэлбэл хааны ордны, хааны дэргэдийн хамгийн алдартай тэргүүн бичээчийн бичиг гэж тодорхойлж болно. За дундад үеийн монгол хэлний эдгээр дурсгалуудын дунд бол захидлуудын албан бичгийн дундаас Аргун хааны захидал, Үлзий султааны захидал энэ үүнийг бичсэн үсгийн тэг тэр бичээчийн ур чадвар бол онцгойгоор бидэн дунд одоо гайхагддаг тийм төрөл бий. За тэгээд тийм болохоор бид хэд бол одоо дундад зууны Монголын одоо хамгийн алдартай бичээчдийн нэгнийх нь үсгийн тэгтэй бичгийн хэвтэй танилцж байгаа ийм сайхан цаг байна. За захидлын хэлбэр бол урт хөндлөн хуйлмал бөгөөд уртаашаа 3 м, цаасны өргөн 53 см. Нийтдээ 5 залгаа цаасан дээр бичсэн байгаа. За цаасны залгаа ам нийлсэн 4 залгаа дээр бол дээр доор сөөлжүүлээд залгаа даруулж 4 тамга дарж баталгаажуулсан. Бөгөөд захидлын эхэнд хандсан хүмүүстээр болоод захидлын төгсгөл дээр баталгаажуулж 1 тамга, мөн захидлын ард дээрх байгаа орчуулгыг баталгаажуулсан дахин 1 тамгын дарц бий. За тэгээд захидлыг ихээр нь үзэхэд бол урд өмнө анзаарэгдэж байгаагүй олон зүйл мэдээ эндээс ажиглагдаж байна. Хамгийн түрүүнд бол энэ эхний мөр Үлзийт гэж бичээд түүнийг арилгаж угаагаад дараагийн мөрнөөс дахиад шинээр Үлзийт гэд Үлзий султан үг маань угээд эхэлсэн байгаа. Энэ нь бол үнэхээр одоо шинэ олсон мэдээ байлаа. За тэгээд цаасыг бол энэ хэсгийг огтлоод тайрчиж ерөөсө болно шүү дээ. Тэгэлгүйгээр энэ нь бас эндээ балархаан цугтаа байгаа нь бол өөрөөр хэлбэл энэ албан бичиг хөтэлдэг тэр уламжил хатууд ихтэй журамтай байсныг харуулж байна. Мөн энд бол одоо эргэлзэх нэмж гассан зүйл байхгүй, эргэлзсэн жинхэнэ ихээрээ байгаа гэсэн мэдээлэл төсөөллийг өгж байна. Нөгөө талаас ингээ харахад хааны ордны энэ бичээч бол цаасан далайд умбаж байх хэвээр. Тэгэхдээ аваад хэрэгэлсэн цаасыгаа заавал одоо нэг ихэл бичээд эхэлсэн бол дахиж солилгүй өөрчилгүй заавал энийг бүрэн дүүрэн одоо хэрэгжилж байх ёстой албан бичгийг хөтлөх тийм
хатуу дэг журам байгааг нь бас давхар харуулж байна. За захидлын эхэн дээр Монгол алдан бичиг эхэлдгээр хааны алдар тэгээ мөнх тэнгэрийг дурсаад эхэлдэг болвол Үлжид султан үг мануу гэд эхэлжээ. За илгээсэн улс гэвэл Рио де Франса султана. За энэ эртнээс та бүрэн Франкууд иргэний султаад гэд тэдэнд хандаж бичсэн манай сайн элэнцэг, сайн өв, сайн эцэг, сайн ахад амралдаж хол бээр бөгөөс ойр мэд сэтгэж аль бээр үгсэн өчиж элчнээ эсний билгүүдэн илгээгдсэнийг юу энэ түүн та гэд эхний энэ өгүүлбэрт дурдж байгаа нь бол Үлжид султанаас өмнө тогтсон байсан Франц Монголын харилцаагаа дурдж байна. За тэгвэл өөрөөс нь урагшлуулад өөрийнх нь ах, тэгээд аавынх нь үе, өвөөгийнх нь үе, элэнц эцгийнх нь үед бол уламжилсан тогтсон харилцаа байсан гэдгийг илтгэж байна. За үүнд бол одоо Авг хаан, Аргу хаан, Хасан хаадын захидлуудыг бол дурдж болно, баримттай олон захидал бий. За эдгээрээр бол энэ хэсгийг ойлгож болно. За эдүгэ Тэнгэрийн гүчинд бита их ор суусан дор урдас сайд өвг сайн эцэг сайн ах юугаан зарлиг засгийг буш үл болгон бэлэн зассан мөр урдас сайд луга жээ хэмээлцсэнийг үл талбан андгаар мэт сэтгэж урдхаас үлэмж амралдаж илчнээ илээлдэн аяа хэмээн сэтгэж энэ буюу гэд. За тэгээд ах болоод эцэг тэгээ өвг тэр үед хэлсэн болон тогтсон хууль дүрм журам түүнийг эргэж сэтгээд урдхаас өмнө илүүтэй харилцсан элчнээ илгээж минь дамраа ирэлцсэн бэлгүүдээ илгээлдэж байя. Тэрийг юу та нар мэдэхгүй биштэй гэж сануулж байна. За тэгтээ энд бол одоо дундад үеийн монгол хэл мөн дундад үеийн их монгол улсын үсгийн тэг байгаамаа. За судлаачдын хэлдгээр бол уйгуржин монгол бичиг гэж нэг хэсэг нь нэрлэдэг. Нөгөөх нь бол сонгодог Монголын өмнөх үеийн үсгийн тэг гэж ярьдаг. За энэ бол нэгт одоо төрөл бичиг болохоор уйгуржин гэж адилтгаж нэрлэж байгаа зүйлсэн нэр байна. Нөгөөх нь бол бичгийн хэлнийх нь үүднээс нь нэрлэж байгаа нэр байна. Яг үсгийн тгийг нь хэлэх юм бол уйгуржинтай огт адилтахгүй, уйгур үсгтэй адилтахгүй. За сонгодог Монголын үсгтэй бол огт адилтахгүй. Энэ үед бол их Монгол улсын Монголын эзэнт гүрний үсгийн урлагийг бий болгосон хамгийн тод жишээ. Одоо өөрөөр хэлбэл монголчууд өөрсдийнхөө бичиг үсгийн тгийгээ зохиосны жишээ юм. Тэгээд энэ бол Монголын одоогоор баримттай олдож байгаагаар 1224 оноос нааш 15 дугаар зууны хүртэл тууштай хэрглэж байсан, тогтвортой хэрглэж байсан ийм үсгийн тэг бий. Дээрээс нь зөв бичих зүүн бол тухайн цагтаа сонгодог Монголын бичгийн хэлнээс ялгаатай байдаг байсан онцлог ийм бичиг байгаамаа. За тэгээд өнөөдрийн хүний нүдээр энэ үсгийн тгийг орчин цагийн монгол бичгийн мэдлэгээр харж боломгүй байдیں۔ Өөрөөр хэлбэл өнөөдөр бид нар авч хэрэглэхдээ сонгодгийн Монгол их Монгол улсын үсгийн тэгээр бичдэг маягаар нь бичих үү эсвэл орчин цагийн монгол бичгийнхаараа бичих үү гэдэг нэг жоохон ялгаанд тулдаг. Тэгээ өөрөөр хэлбэл энд юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр түүхэн ийм бичгийн тгийг хэрэглэхдээ түүхэн тэр бичгийн хэлийг нь үсгийн тгийг хэрэглэхдээ бичгийн хэлийг нь давхар анзаарч харгалзаж үзэж байгаасаа гэсэн санаа юм а. За бита ахнар дүүнэр магад харцсын ташаа үгсээр дур хоцролцож бүлгээ гэд. Энд эхэлж байгаа энэ бита гэдэг үг зарим судлаачид бол бид гэж үгээд
тайлдаг. Харин Монголын түүхэн сурвалж бичгүүд болоод ургийн бичгүүд бүгдээрээ энэ Битаа Монгол улс гэд нэрлээд явдаг. Өөрөөр хэлбэл Монгол гэдэг нэртэй Монгол улстай ямагт хамт ингэж дурддагдж байдаг эртний Монголын эрхэм ийм онцгой нэг нэр байна. За, Битаа ахнар дүүнэр гэдэг нь Монгол ахнар дүүнэр болж сэтгэж болохоор за Эдүгэ тэнгэрт сэтгэл өгтөж төмөр хаан тогтоо чавар тухай тэргүүтэн бид Чингис хааны ургууд гэд. Энд дурдж байгаа нэрүүд бол тухайн цагт Өлдийч султаантай зэрэгцсэн Чингис хааны ургуудын үр хойчос улс улсаа газар газараа засаж байсан хаадуудын нэрсийг дурдж байна. За, бид Чингис хааны ургууд 45 од энэ оны олонтоо байгаа. Оноос наашид чамдалцсныг энэ муудалцсныг байгаа. За, Эдүгэ тэнгэрт дэвээгдэж бүрэн ах トゥ зохилдож наран ургахгүй Нанхиасын газраас аван Тэлүү 70 өдөр хүртэл улс бүр барилдаж замуудаан уюулва. За, бидний зур хим бус сэтгэвээс бүрнээр ану дээр нөмрөн байя хэмээн үг барилдваа. Эдүгэ манай сайд өвөг, сайд эцэг, сайн ахад амралтсан ёс тан хэр талбахун химээж энд мамлаг түмэн хоёрыг илгээвэ. Таныг олон франкуудын султадыг бэр хамт зохилдож амуу хэмээн өчигдвэ. Үнэнхүү зохилтхуйгаас сайн юу ахуй гэж. Энэ бол нөгөө Пакс Монголикаг үндэслэж хэлсэн алдартай үгийн хэсгэ. За, дундад зууны үеийн дайн самун өмнөнтэй тэр цаг үед одоо эвлэл улс хаад ноёд хоорондоо эвлэлдэн зохилдож амгалан нэг зохиох гэдэг бол үнэхээр одоо гайхамшигтай зүйл гэж ойлгож байна. Эдүгэ бидэнд ба тан дур бэр үл зохилтхууныг Тэнгэрийн хүчинд бүрээр дээр нь өмрөн байхыг Тэнгэр мэдтгвэ. Бичиг мануу 704 онд дур могой жил зуны тэргүүн сарын 8 хуучдад Аливана бүхүйдөр бичвэ. За, энэ загтлыг бол үнэхээр яг ингээд энэ цаасандаа бүрэн төгс дүүртэл бичиж ингэж багтаасан байгаа нь бол энэ бичээчийн бас ур чадварыг нэг шинж. Тэгээд энэ төгсгөлийн мөр болоод төгсгөлийн үсгийг бичихтэй номт үсэг ялангуяа Б-гийн араас орж байгаа И тэнд үнэхээр гайхамшигтай лигатурыг гаргадаг бөгөөд Б-тэй дахиж сүлжиж холбоод И-тэй дахин холбоод давхар гайхамшигтай сүлжмэл ийм үсгийг гаргадаг. Энэ нь бол одоо дундад үеийн Монголын эзэнт гүрний үеийн албан бичгийн уламжлалын нэг онцлог одоо төгсгөлийн үгийг үнэхээр гайхамшигтай тодолж өгж байгаа ийм бас тэмдэг болно. Яаж хадгалж агуулж байсан бэ гэдгийг цаасны өөрийнх нь хадгалагдсан байдал хэлбэрээс харж болно. За, хуулиасын гол бол энэ төгсгөлөөс эхлээд хуулиасын ам бол энэ эхний хэсгээс эхэлж байна. За, тэгэд ингэж хуульдаг байсан чиглэлээсээ болоод энэ эхний хуулиасны цаасны ирмэг, эхний захын ирмэг бол нэлээд гэмтэд сэвдсэн байгаа нь хуулиасны ам энд байсныг илтгэж байна. За, мөн яг энэ илгээсэн хүмүүсийнхаа нэрсийн яг харалдаа энэ загтлын орчуулгыг нь цаасны ард дээр нэмж бичиж өгсөн байгаа нь бол бас давхар энэ юуны утгын талд, орон цаг, байрын талд үнэхээр сайхан давхцаж байгаа нь энд харагдаж байна.
За энэ цаасны амд үргэлжин байгаа энэ хэмжээг бол судлаачдын хэлдгээр Ираны тухайн цагийнх нь Ираны цаас гэж тодорхойлсон байдаг байна. Мөн зарим судлаачид солонгос цаас байна гэж гараар үзсэн судлаачдын санал бас байна. За Монгол хүний хувьд, бидний хувьд бол энэ цаасны хэмжээ, форматынх нь харьцаа хэмжээ бол маш таньдаг. Бидний бичгийн одоо маш өргөн хэрэгэлдэг цаасны хэмжээ мөн болохыг энэ их цагтлыг үзээд харж танилаа. Өөрөөр хэлбэл манай сүм хийдүүдэд өргөн хэрэгэлдэг судрын бүтэн цаасны хэмжээ харьцаатай маш ойрхон байна. За энэ нь бол одоо цаашид энэ цаасны талаар судалгааг гүнзгий хийх хэрэгтэй гэдэг сэтлийг бидэнд төрүүлж байна. Үлзий султааны загтлын дээр дарсан байгаа энэ тамга. Өөрөөр хэлбэл Үлзий султааны өөрийнх нь тамгыг бид юу гэж харж байгаа вэ гэхээр маш шин тамга байна гэж. Тэгээд ямар шинж байна вэ гэхээр дөнгө шинхэн сийлсэн тамга, тэр тамганы тос буюу тэр киноварыга улаан шунхан бэхэ төгсөн юм дүрс гаргаж суран суртал нэлээд хугацаа орно. Тэгээд энэ дардсууд бол цоо шин тамганы гаргасан дардсууд байна. Ялангуяа Аргу хааны ч юм уу эсвэл Хувлаа хааны хаанаас Тоон Төмөр хаан хүртэл барьж байсан албан тамгыг түүний дардстай энэ тамгын дардсыг харьцуулж үзэх юм бол нэлээд шин тамгын шинжтэй байгаад байгаа юм. За тэгээд аргач үгүй. Үлзий султан бол дөнгөж хаан ширээнд суугаад удаагүй байхдаа энэ загтлыг бичсэн. Тэгээд энэ тамга бол бас шинхэн байсан гэдгийг энэ давхар энэ дүрс нь өөрөө хэлж үзүүлж байна. Цаасны арын мэдээлэл бол бидэнд одоо дахин шин олон зүйлийг илэрхийлж харуулна. Тийм боломжийг бас бид судлаачийнхаа хувьд, сурагчийнхаа хувьд хүлээж байна. Их Монгол улсын үеийн энэ үсгийн тэг үүгээр байгаа дурсгалууд бол хэд хэдэн янз байгаа. Нэг нь бол хичээнгүй ичгийн тэг. За тэр нь олон судар номын бард хувь хэмжээгээ үлдээсэн байдаг. За тэд нар бол одоо дүрмсэн бичиг байгаа бол энэ Аргу хааны загтлууд, мөн энэ Үлзий султааны загтал, эсвэл Сайф ад-Дины бичиг. Эдгээр нь бол хувь хэмжээнээс хитийдэж маш их акустиктай зурм зурлагуудыг нэг хэмжээгээр нэг хувиар ижил байдлаар давталгүйгээр маш олон хувилбарыг ашиглаж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл үгийн байрлал, мөрийн хэмжээнд болоод үргэлжилж байгаа бүхэл дүрсийнх нь хувьд нь тэр дүрсийг нь боловсруулж бичсэн байна. Хоорондын зайг маш чимэгтэйгээр зохиож чөлөөтэй харсан байдаг нь зай болоод үсэг хоёрыг хоёулангийн харгалзаж үзэж энэ хүн бичиж байна гэсэн үг. За мөн мөрний ихэн болоод төгсгөлүүд байж байгаа тохиолдож байгаа үгсийн хувьд бол дүрсийн тэнцвэр, өөрөөр хэлбэл балансыг маш сайн тооцож хийсэн байдаг. Мөн нэг үгийн хувьд авахад дараалан орсон нийлмэл үсгүүдийн хэлбэр хэмжээ, хоорондын зайнуудыг хамгийн үг гаргацтай байж болох тэр хувилбаруудыг, өөрөөр хэлбэл үзэмжтэйгээсээ гадна гаргацтай байх тэр боломжийг төгс гаргаж илэрхийлсэн байна. За үүгээрээ Үлзий султааны бичиг бол хамгийн гайхамшигтай дундад үеийн Их Монгол улсын алдартай бичээчийн үсгийн тэг мөн. Нөгөөх нь Аргун хааны дэргэдийн бичээчийн. За тэгвэл энэ хоёр бол Их Монгол улсын үеийн бичгийн дурсгалын том хэмжээний дурсгалд бол орохгүй боловч агуулгаараа нэр хүн дээрээ ач холбогдлоороо хамгийн агуу томуудынх нь нэг юм аа.